байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Хогийн тухай хууль ба орон нутгийн засаг захиргаатын эрх үүрэг. Иргэн та аялал суугаалгатаа хог хаягдлаа байгальд бүх хаяарай. Хэрв таны аялж байгаа газар хог хаягдaltaй байвал цэвэрлүүлэх асуудлаар орон нутгийн захиргаанд шаардлага тавих бүрэн эрх танд бий. Хог хаягдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын 9-р зүйлд аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын бүрэн эрхийг заасан бөгөөд үүний дагуу дээрх хүмүүс өөрсдийн сонгогдсон нутагт хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгч орон нутагт нь үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, устгах, уншлах журмыг баталж мөрдүүлэх үүрэгтээс гадна нийтийн хэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, уншлах зардлын тариф, хог хаягдлын үйлчлэгний хурамжийн хэмжээг тогтоох, урамшуулал олгох журмыг батлах эрхтэй. Харин аймаг нийслэлийн засаг дарга нар хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хог хаягдлын төвлөрсөн цагийн зөвшөөрөл олгох, хог хаягдлын тухай хуульд нийцүүлэн орон нутгийн онцлог таарсан журам батлах, хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчин хохирол учирсан эсвэл болцсохгүй аюул үүсэх нөхцөл бүрдсэн тохиолдолд тархалтыг зогсоох, сөргөнөлөлтийг бууруулах арга хэмжээг авах, нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрс бохирдуулагч жордлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авах, шаардлагадах зардлыг шийдвэрлэх, хог хаягдлын олон нийтийн байцаагч ажилуулах, мөнгөн урамшуул олох журмыг батлах эрхтэй.